шүүгчийн нэрийн хуулиар хамгаалагдсан байдаг. Үндсэн хуулийн зэсч гисэн. За одоо та бүхний хонглоорж ирсэн гээл. За хэвлэл мэдээл энэ юмар одоо олон давталтайгаар нэр үндэт чинь халдчихлаа л да. Ийм үед иргэний хувьд та нар өөрсдөө одоо шүүхэд хандаж өрөө цагаатгаа ч юм уу те. Тийм бишээ гэдгийг нотлуулад ингээд явах ёстой байх л та. Цэцгийн гишүүн болчихсныхаа дараа бол цэцгийн нэр хүнд болоо явчих байх. За энийг одоо юу гэж ойлгож яаж энийг одоо зэгслэх ёстой юм бэ? Энэ тал дээр та нарын байр суурийг сонсъё. За Сүхбаатар нэвтрэгч 1 минутанд хариулна. За би Ганбат гишүүний асуултанд хариулахад маш товчхон улс төрчин болвол тэсэж төвчих ёстой гэдэг нийтийн одоо өндөр албан тушаалтай хүн болвол гүтгэлэг доромжил гутаалтаас бусад тохиолдолд бол одоо тэсэж төвчих ёстой гэж үздэг. Мэдээж одоо бид нар сүүлийн үед гүтгэлэг гутаах доромжлох тухай их ярьж байна. Үнэн байсан ч гэсэн одоо манайхан үнийг мэдээлж болно гэж үздэг. Гэтэл гутаах гэдгээр орж тэр нь хувь хүний нэр төр халдчихгүй байдал хамгаалагдсан байдаг. Тэгэхээр нийтийн өндөр албан тушаалтнуудын тухайд одоо бусдын ярьдаг үзэл бол ер нь аль болохоор тэр шүүмжлээс ангид байж одоо болохгүй учраас тэсэж төвчээл одоо нэг нь сонгосон зам учраас гээд явах ёстой. Мэдээж өөрөө гэр бүлтэй иргэн тойрон олон хүнтэй учраас зарим тохиолдолд иргэний хууль тогтоомжоор өөрийнхөө нэр төрөг гутаагдсан, доромжлогдсон тэр нэр төрөөс сэргийлэх тэр асуудал бол байж болно. Ер нь бол аль болохоор ардсан нийгмийн зарчимд хүндэтгэлтэй л одоо хандах ёстой. Манайд гэхдээ шинэ иргэний хуулийг гаргах, гэрээний харилцааг За Эрдэнэт нэвтрэгч хариулъя. Мэдээч хэрэг хувь хүний нэр төр гэдэг хувь хүндээ эрхэм зүйл. За гэхдээ өнөөдөр байгаа хууль эрх зүйн орчны хайчин донд одоо таны хэлсэнчлэн нэр төрөө сэргийх, цэвэрлэх энэ боломж төрийн нууц, ажил хэргийн одоо хэрэг бүртгэлд мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд саад болохгүй байх гэсэн энэ олон төрлийн эрх ашигын хайчин донд боломжгүй явсаар өдгөө хүрлээ. Тэгэхээр энийг би одоо өнөөдөр одоо гомдлолоод ганцхан өөрийн нэр төр эрх ашиг хохирсон мэтээр ярих бол ямар ч утгагүй гэж бодож байгаа. Мэдээж хэрэг цаг хугацаа нөхцөл байдал бүх зүйлийг өөрчлөх баг. Энэ үед үнэн тодорно. Түрүүн Ариун Жаргал гишүүн хэлсэнчлэн үнэн хизээ нэгэн цагт гүйцэж ирнэ гэж итгэж байгаа.